Миний бичлэг тавтай амрал өнөөдрийн бичлэгээр та нарын гарчигнаас харсан байх болно. За тийм болохоор эхлэе. Алгийн мэрэгдэлгүй. За тэгээд миний ерөнхийдөө идэх дургу топ агуулс. За топ нэгт дөрөв 1 2 3 гэж хөвчтэй. За нэгт үнэхээр муухай амттай. Одоо би жишээлбэл ингэ наривчлаа тайлбарлах юм бол одоо миний хэлсэн дээр ингэ нэг өөх тавигдлаа. Тэртэж ингэ нэг өөх тавигдлаа. За тэгэнгүүт би жоохон одоо тэр махын дэжилчаа тэр өөх нь надад амтагдана. Тэгээ амтагдвал би тэгэл шууд бүүлжин дээр огн үгүй бүүлжгүй. Огн юм муухай амттай. Ерөнхийдөө би ерөөсөө ичдэггүй гэсэн. Буусны одоо жижигхэн байх юм бол идэж чинь бүр тэгж амар том яг л махчгээ байх юм бол би хизээж идэж чадахгүй бас жоохон төвчин. Гэтэ буусны хэрэг бага амтд тийм аа. Гэтэл би аль хөөхийн идэж чаддаггүй баг. Би нэг бичлэг үзсэн юм аа. Миний идэх дурггүй хоол гэснээ будаатай хуурган тэр явж исэн. Тэгээ будаатай хуурганы будагийн өчиг за тэр надад хамаагүй. За хоёрт топорт цагаанга. Лөөдө цагаанга та нар ирэн хэмцэн намсаад үзээгүй. За би өөрөө хоёр тавтаж хэлсэн юм чинь. За гэдэг зүгээр албаар. Ерөнхийдөө л тиймэрхүү байгаа. Тэгээд би одоо тэгэл хамс битсэн болоод тэгэл хийж байгаа. Зэвүүтэйч хурц үнэртэй хурц амттай. Тийм ерөөдөө би цагаангааг ерөөсөө идэж чадахгүй ямар хэцүү. Ер нь л өөх шиг заяа. Тэгэл би ер нь л идэж чадахгүй. Эхлэн дээр тавилаа пүүж хурд мэн яа. За тэгээд топ 3-т халуун чинжүү. Би ер нь өөр ингээм амар юунд дургуун байхгүй юу? Халуун нонд тийм. Тийм болохоор би халуун чинжүүнд дургуй гэсэн үг. Халуун чинжүү ихээр яадаг вэ гэхээр? Ихээр яадаг вэ гэж юу ах вэ? Ер нь л амар халуун штэ. Доторх өвөн ч гэсэн хэцүү байдаг юм. Зүгээр бид нэр өдөр тутамдаа ч яг хоо тэгээ хоолнд игээд иддэг чинь юу бастэй тэрийг бодцоо явчих. Би сайн санахгүй байна. Гэхдээ л би халуун чинжүү идчихсэн нь санаж амар муухай. Амар халуун муухай. Байсан. За тэгээд за топ 4-т халуун ногоо. За ерөнхийдөө халуун чинжүү гэж ойлгочих заяа. Халуун чинжүүтэй л төхөөг ойлгочих заяа. Ерөнхийдөө идэж чадахгүй муухай амттай. Гэтэ би кетчупт нэмэр дуртай. Өөрөө помидор нэмэр дуртай болохоор кетчупыг амар таалж иддэг. Гэтэ кетчуп халуун ногоонд орно л доо. Орхон бол юутай ч бол би кетчупыг л идэнэ. Тэгээ халуун ногоо гэж үгүй чи файдын идэлтэй гэдэг би тэгж амар таалж иддэг. Тэгээд топ 5 гिच энэ ахгүй юу? Гिच ерөнхийдөө бол юутай хайлж идэж байгаагаас чинь шалтгаалж нь амар муухай амттай заяа. Тэгээд хэлэн дээр тавингууд гой санагддаг ирнэсээ гэд яг дэслээд идэнгүүд юм муухай амттай. Тэгээд тийм та нар тэгж үзсэн л үү. За топ 6-т амттай амар муухай амттай. Санаа амттай заяа. Би нэг луугийн жимсийг таалаад идчихдэг аахгүй байх амсж явахдаа гэтээ таалж идчих байгаагүй нэг амар санаа амттай байна гэдэг хэлсэн байхгүй. Харин тэгээд манай нэ болохоор амтгүйгээд идээд идэг байхгүй. Тэнгүүд ихтэй би тэгээд дараагаас нэмэр таалж иддэг болсон. Тийм.
Тэгээ би амар өөгшөг. Тэгээд сонин амттай. За топ 7-т coconut. За coconut маань ерөнхийдөө бол амар сайн амттай. Шүүсэн муухай амттай тийм. Би coconut-ийн нэг яг доторх юуг нь бас таалж иддэг юм аа. Гэтээ яг бодит тэгээд арай нэг өөр болцоо одоо компот дээр болцсон байх юм бол компот болтны нэдэд яг оргиор нь байгааг нь мэддэг байхгүй юу? Coconut-ыг тэгээд зарим зүйлийг ч гэсэн хийгэн зөө. Гэтээ та нар энэ дээр маялсан бэ гэж бодвол та нар түүхээ зогсоо идэх үү? Яавал зарим нэг гэтээ салман биш. Тэр бүтэн ингээд ямар ч ясын аавгүй ингээд төвхий штэ. Түүхийг идэх үү? Би үл идэхгүй. Тийм шүү дээ. Идэхгүй биз дээ. Зарим нэг төвчээд ისээд идэж болох юм баа зэ. Тэгээд бас идэхгүй юм баг шүү дээ. Энд идэхгүй, энд идэх хүн байвал идэнэ гэж бичдэг. Идэхгүй юм байвал идэхгүй гэж бич. Би л идэхгүй шүү. За юутай тийм байна. За тэгээд coconut ер нь тэрнтэй тусдаг. Гэтэ би компотны дотор байдаг coconut-ыг үл идчихдэг бай. За юу амар гоё амттай байдаг. Би тэрийг түүждэг зэ. Бусдаас нь илүүгээр бусд нь жоохон амтгүй сонирн байд юм аа. Одоо жишээлбэл дотор нь манго, алим байдаг лүү. Тэгэл хамаарх центр тэднийг нэг иддэг байхгүй юу. За тэгээд топ 8 сам хорхой. Сам хорхой харагдах байдал тэнэг амар сонин муухай харагддаг. Тэгээд бас амт нь сонин би таалж иддэг юм аа. Тийм ер нь тэгэл та нар таалж иддэг ойлгочихсон юу. За тэгээд топ 9 harpest тэгээд би идэггүй л идэхгүй. Гэтэ жоохон сонин амттай учраас баран нэг идэггүй. За тэгээд топ 10. Тэгээд та нар бас ихэнх нь идэггүй өнтер байгаа штий. За дараагийн топ 10 урт хүмүл. Одоо зарим нь хүмүл гэж мэднэ, зарим нь мэдгүй. Ингээд хоёр байдаг. За жишээлбэл ч яхаа одоо ингээд бид нэр одоо хотын хүмүүсүүд ингээл хотоос гарч яваал тэгэл амар бороо ордоо штэ. Тэгэл тэр ургасан хамлын төөж түгээл мэддэг хүмүүсүүд ингээл түгээл эсвэл нөгөө аав ээжийн хөдөө амьдэрдэг хүмүүсүүд энэ төр байх юм бол тэгээд хүмүүл түгээл тэгэл тэр доор нөгөө цагаан үнцийг хайжлал дээрх цэцгэн толгойг нь хайжлал тэгэл сайхан угаагаал жижиг болгоол дарддаг бол хатааны шууд дарддаг юм уу ахаж өгч гээд зөө. Би урт мөөгийг идэж чадна, урт хүмлийг идэж чадахгүй. Тэгээ ийм л байна. За тэгээд та нар хэрвээ хүсвэл миний идэх дуртай зүгээр яг л нэг дэгүүцний ярьсантай адилхан идэх дуртай зүйлс эсвэл идэх дургүй жимээс идэх дуртай хоол идэх дургүй хоол гээд харуулж болно. За тэгээд нисрэг харуулж болно. За тэгээд эсвэл та нар эсвэл миний нэг амьдралын бэлэгтэй танилцах юм. Ер нь та нар ямар бичлэг үзмээр нь тэрийг коммент биччих. Тэгээ би дийж яагаад аваад хийн зэ. Тийм байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Миний бичлэгийг тавтай сууж үзэн гэдэг чинь тавтай Гоёдас тэгсгээд үзсэн гэдэгт би итгэлтэй. Тэгэл хэрвээ тавтай сууж үзээгүй бол миний буруучлал нааши өөртөө л эвлээ сууж үзсэн. Надад юм аа. Гэтэ миний